За дашборд бэлтгэх за нэг кейс буюу одоо сургалтыг одоо хэдүүлээ эхэлцгээе. За бидний үүсгэж байгаа дашборд үндсэндээ нэг ийм хэлбэртэй дашборд байгаа. За ийм хэлбэртэй. За энэ дашборд маань яадаг дашборд вэ гэхээр газрын мэдээлэл тухайн компаниуд хамаарах газрын мэдээллийг нэгдсэн мэдээллийг харах зорилготой ийм дашборд байгаа. За энэ дашбордыг ямар нэгэн бид нар VB код ашиглаагүй, pivot table ашиглаагүй, зөвхөн Excel-ийн стандарт томьёо функцүүдийг ашиглаад энэ pivot table-ийг хийсэн байгаа. За энэ pivot table маань яаж ажилладаг вэ гэхээр бид нар энэ хайлтын хэсэг гэдэг энэ хэсэг дээр ямар компани мэдээлэл хайхаж байгаа энэ хэсэг дээр оруулж байна. За жишээлбэл би Эрчит гэдэг компаниг Эрчит гэсэн нэр агуулсан компани мэдээллийг оруулъя. Яг хөө Эрчит гэдэг утга өгөхөд ийм Эрчит гэсэн үг орсон мэдээллүүд энэ хэсэг дээр шүүгдэж орж ирнэ гэсэн үг. За манай жишээн дээр болох дээр Эрчит хайрхан гэсэн нэг л компани. За тэгэхээр энэ компани маань нийтдээ 540 м2 талбайтай юм байна. За энэ 540 м2 талбай нь Баян зүрх дүүрэг дээр байрладаг юм байна. За нийт газрын тооны нэг ширхэг газрын төлбөр нь 395,136 тухайн улирлын төлбөр нь 98,784. За сараар бол ийм байна. Газрын үлдэгдэл төлбөр бол байхгүй. За энд бол газрын гэрээр хийгдсэн, за кадастрын зураг зурагдсан, кадастр мэдээллийн санд орсон, за хинэн баталгаа бол хийгдээгүй гэдэг энд тайлбарууд нь энэ дээр харагдаж байгаа. Хэрвээ хийгдсэн бол 1, хийгдээгүй бол 0 гэдэг энэ хийгдсэн хамгийн ихэндээ хийгдээгүй нь ардаа байлж чинь гэсэн үг. За ерөнхий үнэлгээний дүгнэлт хийгдээгүй. За наривчлсан үнэлгээ хийгдсэн хийгдээгүй шаардлагагүй шаардлагатай гэсэн. Тэгэхээр энэ дээр 1, 2, 3 дахь баган дээр нэг гэсэн утга байгаа учраас энэ яг чинь шаардлагагүй гэсэн үг, хийх шаардлагагүй. За хашаа баригдаагүй юм байна. За харуул хамгаалалт байхгүй юм байна. Гэх мэтлэнгээр ийм мэдээллүүдийг эндээс ерөнхийд нь харна. За эндээс тухайн компанийхаа юуг тухайн компанийхаа бичиг баримтыг эндээс сонгож өгнө. За наривчлсан үнэлгээ бол хийх шаардлагагүй гэж байна. За гэх мэтлэнгээр хэрвээ нэгээс олон компани мэдээллийг харах шаардлагатай болсон гэж шаардлагатай болно шүү дээ. Нэгээс олон компани. Тэгэхээр би яг энэ Booster гэдэг энэ компанийг харъя. За байгаль дэлхий, консалтинг, за Electroboost ч юм уу те. За энэ дөрвөн компани мэдээллийг харъя гэвэл яг харах компаниудынхаа урд талд нь нэгийг тооруулаад өгч юм байна. Нэг гэдэг. Тэгэхэд энэ дөрвөн компанитай холбоотой нийт мэдээллүүд харагдана гэсэн үг. За жишээлбэл энд нийт 4 ширхэг газар байна. За газрын үлдэгдэл төлбөрийн төгрөг байна. За хийгдсэн 2 хийгдээгүй 2 гэрээ байна. Энэ 4 гэрээний 2 нь хийгдсэн хийгдээгүй. За эндээс бүр наривчлаад харъя гэвэл яг газрын гэрээ нь яг аль нь хийгдээд аль нь хийгдээгүй гэдгийг харахын тулд Electroboost хийгдээгүй, энэ Excel Consulting, байгаль дэлхийг энэ хоёр л хийгдсэн, Booster хийгдээгүй байна. Гэх мэтлэнгээр зөвхөн хийгдээгүйгээ харъя гэвэл газрын гэрээ хийгдээгүйг харъя гэвэл энэ хийгдээгүй гэдгийг сонгоод өгч гэсэн үг. За ингээд за энэ маань аль дүүрэг дээр байрлаж байна вэ? Тусгай хамгаалалттай юу, энгийн газар уу гэдгийг бол энэ хэсэг дээр л харж өгнө. За энэ дээр болохоор 4 шиг газар маань дөрвөлээ тусгай хамгаалалтанд байдаг юм газар байна. За энэ зургнууд дээр болох дээр яг ямар зорилтоор ашиглаж байгаа газрууд вэ гэдгийг харна. За энэ дөрвөн компани газар дөрвөлээ аялал жуулчлалын зорилтоор олгогдсон ийм газар юм байна. За гэх мэтлэнгээр ийм мэдээлэл харах зорилттой ийм дашборд байгаамаа. За тэгээ энийг хэрхэн яаж хийх талаар одоо бүгдээрээ авч үзье. За би энэ файлаа эхлээд хаана. За дашборд гэсэн энэ хэсэг дээр бол яг үндсэн бэлэн байгаа дашборд нь байгаа. За working file гэдэг дээр бид нар дашборд үүсгэнэ гэсэн үг. За биднэрт нэг ийм мэдээлэл үндсэн мэдээлэл өгөгдсөн мэдээлэл маань ийм мэдээлэл өгөгдсөн байгаа. За энд өгөгдсөн мэдээлэл бүгд зохиомжтой мэдээлэл гэдгийг нэгдүгээр анхааруулъя. Бүгд зохиогоор бичсэн. Сансруу байдлаар зөвшөөрөл зохиогоор бичсэн юм мэдээлэл яг бодит мэдээлэл бол биш. Энэ компаниуд ч гэсэн байдаг ч компаниуд байхгүй ч компани мэдгүй зүгээр зохиогоод нэрлэлсэн юм компаниуд байгаа.
жишээл дүүрима тий хурган хүү хурдан жон гэдэг дандаа зохиогдсон нэрнүүд байгаа шүү. За бидний working file дээр dashboard хийн. Dashboard-ыг за ингийн тулд яг вэ мэдээлэл бол data гэд нэрлэлчээ. Data гэсэн шийдэн дээр мэдээлэл агуулгадна. За би энэ дээр хоёр ширхэг шийд үүсгэе. За шийд 1 2. За data гэсэн шийдийг би хамгийн сүүлд нь авчиж энэ үндсэн мэдээллийн сан учраас. За эхний шийд 1 дээр би нэг dashboard гэд нэрлэе. Dashboard. За шийд 2-ыг calc гэд нэрлэж. Энэ дээр нэг багахан тооцоол хий. Нэмэлт тооцоол хий гэсэн. Ер нь бол гол тооцоол маань dashboard-н дээр хийгдэнэ. За calc гэдэг энэ шийдэн дээр нэмэлт тооцоол хийгдэнэ. Ойлгоч болно. За нэгдүгээрт толгой хэсгээ бид нэр ер нь дашборд хийхдээ хамгийн эхлээд бид үндсэн форматаа гаргаж ирэх хэрэгтэй. Үндсэн формат. Үндсэн форматыг хязгаарыг гаргаж ирэх хэрэгтэй. За нэгдүгээр толгой хэсгийг бид нэр толгой хэсгээ иймэрхүү өргөнтэй хэсэгт байршуулна. За энэ шийдэн дээр бид нэр Arial фонтоор 8 гэсэн хэмжээтэй ийм хэмжээтэйгээр дашбордоор хийнэ гэсэн яг энэ фонтын хэмжээгээр. За би энэ толгойн өргөнийг хэдээр хийх вэ гэхлээр за энэ толгойн өргөнийг 32 гэсэн өргөнөөр хийж байгаа юм. 32. За энэ хэсэг дээр бид нэр дашбордны толгой хэсгийг бол энэ хэсэг дээр гаргаж ирнэ. За энийг би за эхний ээлжинд энэ AA хүртэл за AC хүртэл за энийг саарл өнгөөр удчих. За үндсэн дашборд нь үндсэндээ нэг саарл өнгөн дээр тулгуурсан дашборд хийгдэж байгаа. За D3 нүдэн дээр мэдээлэл бэлтгэсэн гэсэн утгаар болчих. За бэлтгэсэн гэж. За энэ дашбордыг хэн бэлтгэв гэсэн бэлтгэсэн. За энийг би жоохон боолд болгоод өнгийг нь бас нэг баг зэрэг саарлуулах чинь фонтных нь өнгийг за бэлтгэсэн гэж. За энэ өнгийг бол та нар өөрсдөө ямар ч хэлбэрээр бол оруулж болно. Энэ бол цэвэр дизайнер одоо дизайны мэдрэмжтэй хүмүүсийн хийх ажил та ерөнхийдөө хүн ямар өнгөнд дуртай яаж нэг харагдахад гоё харагдуулах уу гэдгийг бол цэвэр одоо энэ дашборд тохиолж байгаа хүний уран сайхны сэтгэмжээр бол энэ өнгө бүдгийг бол тохируулж өгнө. За миний хувьд бол энийг нэг саарл өнгөтэй болгож өгсөн. За энэ үндсэн за бэкграундыг би үндсэндээ сулгай саарл өнгөөр эхний байдлаар зүгээр бидний жишээн дээр бол ямар өнгөтэй бол энэ маа. За нэг ийм саарл өнгө юм байна. Яг үндсэн цагаан өнгө дэвсгэр өнгө маань энэ хоош Excel-ийг. За энийг бол үндсэндээ нэг ийм саарл өнгөөр хийгдсэн байна. Тэгэхээр би энийг бодвол арай тийм хөнгөн саарлаар эхний ээлжийн энэ хэмжээг нь будаад за нэг ямар саарлаар их вэ? За нэг ийм саарл. За энэ өнгөний код нь mortgage custom 245 246 250 гэсэн кодоор өнгөний сонголтоо хийгээрэй. За ингээд ийм өнгөтэй. За энэ дээр би баган дээр гэсэн энийг би цагаан өнгөөр бодъё. Энэ дээр бид нар юу оруулах уу гэхээр энэ мэдээллийг энэ дашбордыг хэн бэлтгэсэн бэ гэдэг нэр оруулж өгнө. Хэн бэлтгэсэн бэ гэсэн нэр. За энэ дээр би өөрийнх нэр өччихье. За M жавхлан төс. За энийг би бас нэг саарл өнгөөр. За энийг нэг баг зэрэг 10 хэмжээсээр энэ өргөнийг тодорхойлчихъя.
За ингээд эхний хэсэг маань. За энийг яагаад ингээд урдталтаа зайтай гэдэг яагаад бид нар энэ урдталтыг жижигхэн тооцоолууд хийх учраас энэ нэмэлт багнууд ингээд үлдээгээд байгаа юм шүү. Энийг яг сүүлд нь ашиглаж мэдээ дараа. За эхний ээлж нь үндсэн форматтай хэвлэл авч. За одоо C5 нүдэн дээр C5 эдгээр маань өөрөө C3 гэсэн мөж дээр байх юм шиг. Энийг шууд чирээд ийш нь тавьчих. За энийг би уцаад өнгөөр шууд энийг копидод доороос нь копидод энэ дээр нь тавьчих юм. Энэ маань D3 E3 гэсэн нүдэн дээр байршиж байгаа мэдээллүүд байна. За C5 дээр хайлтын хэсэг сүрдэг оруулчих. Хайлтын хэсэг. Одоо бид нөгөө компани нэр лавлахдаа хайх одоо талбараа бэлтэж байгаа гэсэн үг. За би нэг өөр юун дээрс давхар харж хийж байгаа учраас жоохон залмиг нь буруу зүрх хийж магадгүй их дайлуулах алдаагүй хийх бодно. За энэ загварыг би өөрөө хийцэн. Гэхдээ яг бүр детальны бүгдийг цээжлээгүй учраас нэмэлт мэдээлэлээс ерөнхийдөө харж хийж байгаа шүү нэг. За одоо C6-аас E6 мөж. C6-аас E6. C6-аас E6. Энийг мерчин. За энэ бид нар хайх утгаа оруулж байгаа гэсэн үг. За энийг бид шаргал өнгөөр удчи дэвсгэр өнгийн шаргал. За нэг ийм өнгөөр. За энэний өнгөний кодыг mol color custom 255 гэсэн кодоор энэ өнгөө сонгож болно. За ингээд. За энийг би жоохон хүрээлж өгнө. Хүрээлээд border. За хүрээ өнгийг би энэ саарл өнгөөр бас оруулъя. Үндсэндээ бидний загвар жоохон саарл загвар учраас за хүрээг нь бас саарлаар ингээ оруулчих. За энэ C-ийн энэ хэсэг дээр number гэдэг дистуарыг оруулна. За энэ дээр индекс гэсэн үгний товчлыг оруулж өгье. IDX. За энд эзэмшигч өмчлөгч гэдэг. За энэ хэсэг дээр бол компани нэр орж ирнэ. Компани нэр. За энийг би нэг саарл ногооноор бас бодчихъя. Different-ийн саарл ногоон. За нэг юм өнгө байна. За энийг бас хүснэгтэнд оруулнаа. За ийм бас нөгөө саарлаараа оруулчих нэг. За энэ арай тод саар. За энгүүрээ хэлсэн ч болно дөө. За ингэж. За энийг bold болгож өгнө. Өнгийг нь ийм саарл туяатай. За ингэ болгочих. За энд бид нар ямар мэдээлэл оруулах вэ гэхээр за үндсэн мэдээллийн сандугаа энэ компани нэрсүүдийг оруулж байна. Энэ нэрсүүдийг. За энэ нэрсүүдийг оруулахдаа бид нар шууд ингэж оруулахгүй. Ингэж тэнцүү хүмүүс хийх дашборд хийхдээ ч юм уу ийм нэг хатуу байдлаар дашборд хийждэг. Одоо ингэж зааж өгөөд тэгээ энийгээ доош нь ингээд ингүүл наа чинь нөгөө энэ дээр өөрчлөлт оронгууд энд өөрчлөлт оронгууд дагаад энэ дээр өөрчлөлт орно. Эсвэл энд мэдээлэл устмууд дараа нь дуусчихна. Гэтэ яг энэ нөгөө устнаасаа болоод алдаа гарах магадлал аюул өндөр болчдөг учраас мэдээлэл шууд ингэж авахгүй шүү. Эхний хэлсэн зүгээр хэдүүлээ. Үндсэн форматаа бэлтгээл өргөчээ. За энэ хэсэгт одоо энэ бидний хайлтын энэ хэсгийн загварчлал нийтдээ нэг за хэдэн компани болохоор би загварчлсан байна. За 39 компани 40 компаниг оруулж идэ 40 компаниар. Ер нь хамгийн ихдээ энэ дашборд маань 40 компани бүртгэнэ л гэсэн үг. Тэгэхээр яг нь энд би дистугаарлалтыг хийж өгнө. За дистугаарлалтыг хийхдээ тэнцүү хэрвээ E8 буюу одоо энэ E8 гэдэг энэ дээр ямар нэгэн утга орж ирвэл буюу одоо энэ хоосонгоос ялгаатай бол row E8 хасдаг нь 7 тэгээ хаалт. Time force гэсэн тэ. Энэ тэгээд үр өсвөр тохиолдох хоос юм.
За хэрвээ мэдээлэл авах бол хоосон гэсэн утга авнаа гэдэг. За энэ томьёог би доош нь татъя. Энийг би 40 ширхэг компани оруулахаар татчих гэсэн үг. Ингээд 40 ширхэг энэ харагдаж байна. 40 ширхэг. За тэгэхээр энэ хэсэг дээр бол 9 дугаар орж ирнэ. За энийг би голлуулчих, центрлчих, энийг жоохон нарийнхан болгоох юм. За нэг иймэрхүү хэмжээтэй болгох чинь. За энэ яадаг вэ гэхээр одоо энэ утга өчлээ. Утга орж ирлээ. 1 дахиад утга орлоо 2, дахиад утга орлоо 3. Их мэтлэнгээр автоматик дугаарлагч. За энэ дэс дугаарлалтыг хийхдээ шууд ингээд нэг хүмүүс ингэ хийж идэг. 2 өнгөтэй энийг шууд доош нь татах юм уу тий? Ингээд татах. За ингээд татчих юм уу? Ингээд дугаарлалт юм. Тэгэхээр энэ яг ингээд мэдээлэл ороогүй хөлт хүртэл дугаарлууд ингээд харагдаад байна. За эсвэл бүр ингээд хийждэг. Тэнцүү энд нэг ингээд ч юм уу тий? Энгүүд яг. За энэ яг болно л доо. Гэхдээ энд ямар асуудал үүсдэг вэ гэхээр энд мэдээлэл устдлаа. Ref гэж алдаа заачлаа. Тий? За энэ ихний асуудал. За хэрвээ бид нэр шууд нэг ямар нэг томьёогоор шууд 1 2 гээд энийг ингээд доош нь татчихвал яах вэ? За ямар ч дугаарлсан. Гэхдээ эндээс мэдээлэл устгавал мэдээлэл ингээд устгахчвал яах вэ? Энэ 13 19 гэж шууд алгасаад нөгөө дугаарлалт маань алдаатай болоод ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр аль болох дугаарлалтыг яг миний нөгөө энэ if гэсэн энэ томьёолоор ер нь дугаарлалтыг хийх ёстой шүү. Ер нь дашборд хийж байгаа тохиолдолд энэ дугаарлалтыг ер нь ашиглана. Энэ дугаарлалтын техник. Энд одоо би ингээ утга оруулъя. 4 5 6. За өнгөт яг эндээс би мэдээлэл ингээ энэ хоёрыг устгахчээ. Ингээд 1 2 3 4 гэдэг. Нөгөө дугаарлалтын цэцээр алдагдахгүйгээд эсвэл ямар нэгэн ref гэсэн алдаа заахгүй гэсэн үг. Тийм учраас энэ дугаарлалтыг ерөнхийдөө дашбордон дээр ашигладаг байх нэ. За ингээд дугаарлалтаа хийсэн. За энэ дугаарлалтыг би эхний ээлжинд ямар нэгэн дэвсгэр өнгөгүй. Эхний ээлжинд зүгээр ингэчээд ингээд цагаанаар будчихъя. Ялах зорилгоор. Цагаанаар юм уу өнгөгүй болгочих гэсэн үг. Сар дүнгийн арилгачих чинь шүү дээ тий. За ингээд арилгачих чинь мэдээлэл оронгот. За одоо бидний хийх ажил бол энэ хэсэг дээр компаниудыг оруулж ирнэ. За гэхдээ энэ компани оруулж ирэхдээ яах вэ гэхээр давхардаагүй компаниудыг оруулж ирнэ. За өөрөөр хэлбэл бидний энд яах вэ? Давхарсан компаниуд байгаа. Өөрөөр хэлбэл хурдан чон гэдэг нь 2 орсон байна. 2 нэртэй байна. За өөр чинь юу ч хэлсэн болно шүү дээ. Ямар нэгэн байдлаар давхардаагүй давхарсан байгаа. За тэгэхээр бид нар энд байгаа мэдээллийг оруулахдаа ийш нь давхардаагүй байдлаар оруулж байна. Өөрөөр хэлбэл энэ хурдан чон гэдэг энэ компани маань өөрөө нэг л ширхэг орж ирэх ёстой. Нэг remove duplicate. Ингээд ийм ийшээ 26 ширхэг компани мэдээлэл орж ирэх ёстой. Үндсэн мэдээллийн санд 27 компани. Тэгэхээр бид нэр энэ дашборд руу оруулахдаа 26 олгож оруулна. Өөрөөр хэлбэл хурдан чоносын давхартлыг арилгаж оруулж ирнэ гэсэн үг. За мөн 2 дахь ийшээ оруулж ирэх 2 нөхцөл нь. Нэгдүгээр яг нөгөө давхартлыг арилгаж оруулна. 2 дугаарт бид нэр энд ингээд нэг гэсэн индексүүдийг зааж өгөхөд өөр нөгөө бусад талбаруудыг тооцоол хийгддэг байдлаар энэ мэдээллийг оруулж ирэх хэрэгтэй гэсэн үг. Энэ мэдээллүүдийг. Ингээд бол яг хөглөр өөрөө энийг биелээд байгаа юм л да. Dashboard үндсэн эрг орч. Энд би ингээд нэг гэсэн утга оруулангууд яг. Ингээд нэг гэсэн утга оруулангууд энэ дээр ингээд тооцоол хийгдээд бол яг энэ нэг гэсэн утганд харилцах компаниуд хамаарахын тооцоолууд энэ хэсэг дээр гарч байгаа гэсэн. Энэ хэсгийг бид нар саяын энэ dashboard-ийнхоо энэ хэсэг дээр бас оруулахдаа завхар томьёолж өгөх хэрэгтэй. За бидний энэ хайлтын хэсэг дээр бас утга оруулж өгнө. За энэ би зүгээр нярун гэж утга оруулъя л да тийм нярун. За ингэхэд нярун гэсэн утга ороход за энийг ийш нь шахаад. За ийш нь жоохон шахчих юм гээд. За ийш нь нярун гэсэн утга ороход энэ зөвхөн нярун гэсэн мэдээлэл шүүгдэж гарч ирдэг байх хэвээр. Зөвхөн нярун гэсэн мэдээлэл. За энэ томьёолыг бас энэ дээр оруулж өгнө.
Энэ хэсэг дээр. Тэгэхээр бидний энэ динамик дашбордын хамгийн чухал томьёолол үндсэндээ энэ хэсэг дээр нэгдүгээр хийгдэн гэсэн энэ хэсэг дээр. За одоо тэгэхээр энэ томьёолыг хэлүүлээ хийцгээе. За энийг би буцаагаад за нэрун гэсэн мэдээлэл энд оруулж ирэхэд яг шүүгж орж ирнэ гэсэн үг. За энд би утга оруулахад энэ хайлтын хэсэг дээр би ямар нэгэн утга оруулахад энэ дата гэсэн энэ шийдний хамгийн ард талд бидний утга оруул нэрун гэсэн үг одоо энэ компаниуд агуулгаж байна уу гэдгийг олох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл би энэ дээр утга бичлээ. Энэ дээр утга бичгээд энэ компанид аль нь нэрун гэсэн үгийг агуулсан байна уу гэдгийг би олох томьёолыг одоо бичье. За ингээм бол би энэ дээр нэмэлтээр нэг баг нь оруулж өгнө. Индекс. За ийм нэртэй багныг формат enter гэсэн нэнгүүр за ингээ оруулчих. За энд ямар томьёо бичих вэ гэхээр тэнцүү count if за энэ нөгөө функцийн талаар хичээл биш би зүгээр энэ дашборд буюу функцээс агсан төвчний энэ хичээл байгаа учраас би энэ функцийн тайлбарыг бол нэг хийхгүй шууд ингээд томьёогоо бичиж явчихна. Хэрвээ та энэ функцийн талаар мэдхийг хүсвэл манайс гарч функц Excel гэдэг ном байгаа. Тэр номыг үндсэндээ олоод нэмэлтээр судалж болно шүү. За би нэг шууд ингэ тайлбарлахгүйгээр явчихна. За count if D2 буюу одоо D2 гэдэг маань энэ компани нэр агуулсан энэ мужгаа. Энэ мэдээлэлд манай энийг asterisk гэсэн тэмдэгтээр хайна. And манай дашбордны C6 гэсэн утга байна уу гэдгийг шалгана. За and за ингээд. За үр дүн Ctrl Shift Enter. Энэ right төрлийн томьёолол байна. За эндээс бид нэр хөдөлгөөнгүй байх мужи маань C6-нууд буюу энийг би доош нь татчихъя. За ингэхэд яах вэ? Хэрвээ 0 бол энэ мөрөнд нэрун гэсэн үг агуулгадаагүй байна. Хэрвээ 1 гэсэн утга гарвал яах вэ? 1 гэсэн утга гарвал энд дэж байна одоо X12 дээр энд 1 гэсэн утга гарсан учраас энэ мөрөнд нэрун гэсэн үг байна гэдгийг олдож байна. Тэгэхээр нарын индекс маань ийм зориулттай функц, ийм зориулттай туслах баг нь байна. За бид нар 1 0 гэсэн утгаар илэрхийлсэн энэ мэдээллийг calc гэсэн шийдэн дээр яг ямар компаниуд нэрун гэсэн үг агуулгдсан байна вэ гэдгийг одоо олъё. Calc гэсэн шийдэн дээр. За ингээхийн тулд энэ нэг жижигхэн томьёо бичнэ. За энэ дээр би дахиад эзэмшигч өмчтөгч гэдэг ийм толгой өгч энэ дээр тэнцүү энийг болд болгоод энд тэнцүү хэрвээ дата шитний X2-оос X28 гэсэн энэ муж тэнцүү нэгтэй тэнцүү бол row одоо энэ X1-ээс X2-оос X28 мужийн мөрийн дугаарыг авна. Мөрийн дугаарыг хасдаг нь 1. Эсрэг тохиолдолд хоосон. Хэрвээ нэгтэй тэнцүү бол мөрийн дугаарыг авна. Бусад тохиолдолд хоосон гэсэн утга гарна гэсэн үг. За энийг би Ctrl Shift Enter үр дүнгээ гаргана. За энэ үр дүнг за энэ дээр эхний нөхцөлөөр шалгаа оруулчлаа. Эхний нөхцөлийг. За одоо би энэ дээр мөрийн дугаар нь олдсон учраас small функцээр мөрийн дугаарыг дээш нь татчаарна. Small row A1 за ингээд яг мөрийн дугаар бүгд ороод байна. За энийг би бүгдийг нь эхлээ хийж өгнө. F4 төвчоор. За ингээд Ctrl Shift Enter. За
За энийг би доош нь татлаа. Нийтдээ хамгийн их 40 компани орно гэсэн учраас би энийг 41 хүртэл татчихъя. Тэгэхээр яг 40 компани сонгогдсон. 11-р мөрний мэдээлэл энд Нярун гэсэн утгыг агуулж байна гэсэн томьёоны үр дүн гарч байна. 11-р мөр. За тэгвэл энэ 11-р мөрөн дээр ямар мэдээлэл байгааг одоо индекс бунксээр олно. Индекс энэ уртаас нь D2-оос за энийг яг D ч хийсэн болно. Юу ч хийсэн болно л доо. Энэ бүгд нь сонгож байна. Таслал энэ дээр яг таслал гэдэг энд 1 2 3 4 дөрвд багны утгыг хариу болгож аав. Ctrl Shift Enter бүгдийг сонгох юм байна шүү дээ. Зөвхөн эхнийхээ сонгох шүү. Индекс. За энэ индекс маань яадаг вэ гэхээр одоо энэ 11-р мөрөн дээр яг ямар мэдээлэл олох гэдэг вэ? За ингээхийн тулд индекс гүтээ ихэд ямар ч бүх мэдээлэл бүгд сонгож байна. Бүгд нь сонгоод таслал. За энэ мэдээллийн 11-р мөр гэдэг чинь энэ small box-ээр хэрэгсэн энэ өөрөө зааж өгч байгаа. 11-р мөр гэдгийг одоо хэдгээр багны гэдгийг зааж өгнө. Таслал энэ компани нэр маань хэдгээр мөрөн дээр байна? Хэдгээр баган дээр? 1 2 3 4 дөрвдөр баган дээр. За ингэж хаалтаач. Ctrl Shift Enter. За Нярун гэдэг нэг компани гараад ирлээ. За энэ дээр би бэхлэгээ хийж өгнө. F4-өөр төвчмөр. За ингээд Ctrl Shift Enter нэгээд доош нь чирлээ. За үрдв. За одоо энэ бид нар энэ дээр юу хийх вэ гэхээр энэ нам гэсэн энэ алдааг арилгая. Энийг бид нар if error гэсэн функцээр арилгаж байгаа. If error за хэрвээ ямар нэг алдаа заавал хоосон гэсэн утга авна гэдэг. Ctrl Shift Enter. За ингүүт яах вэ? Зөвхөн Нярун гэсэн компани маань үлдчихлээ. Одоо би энэ дээр утга оруулъя. За энэ дээр би таны нийтлэг нэр HK гэсэн мэдээлэл орсон утгыг HK гэсэн. За ингээд яах вэ? Бүх HK-нууд энэ дээр орж ирж байгаа гэсэн үг. Одоо энэ дээр нөгөө иргэн гэсэн юу байхгүй зөвхөн HK-нууд орж ирж байна. За өөрөөр би ахаад нэг хурдан гэдэг мэдээллийг хай. Хурдан тэгвэл хоёр мэдээлэл орж ирлээ тий. Хурдан. Тэгвэл calc дээр хурдан чон гэсэн ийм хоёр мэдээлэл орж ирж байна гэдэг. За энэ томьёолыг бид нэр хийжлээ. Өөрөөр хэлбэл энэ дээр утга үе оруулахад үндсэн мэдээллийн сангаас calc sheet-эн дээр мэдээллийг шүүж харах зориулттай энэ томьёол. За одоо бид нэр энэ дээр гарсан энд бол ерөөс ингэ бүх мэдээлэл орж ирж байгаа. Би нэг хоос өргөчээ. Хоосон. За ингэхэд ямар нэг шүүлт хийхгүй орчих юм гэсэн үг шүү. Бүх мэдээлэл ороод ирж байна. Нөгөө давхартсан бүх мэдээлэл энэ 27 компани мэдээлэл байгаа. Энд бас 27 компани үндсэн мэдээллийн санд 27 байгаа. Энэ яадаг вэ гэхээр шүүлт хийхэд энэ calc sheet-эн дээр гарч ирж байгаа. Гэхдээ нөгөө мэдээллийн давхарт арилаагүй. Одоо бид нэр энд байгаа мэдээллийг calc sheet-эн дээр байгаа мэдээллийг dashboard руу оруулахдаа давхартлыг арилгаж оруулах хэрэгтэй байна. Давхартлыг нь арилгаж. За энэ давхартлыг арилгахын тулд хэдүүлээ энийг зүгээр нөнхөө нэрлэлчээ дөө. Энэ calc sheet-ний мэдээллийг. За calc sheet-ний мэдээллийг нэрлэхээр хэдүүлээ яах вэ? Нэг ингэнэ. Энэ томьёонд баг зэрэг өөрчлөлт хийчих. Insert гээд нэг мөр оруулчих дээдлэлт нь. Insert дээр. За тэгээд энд байгаа энэ эхний томьёол эхний энэ томьёоны энэ A2 гэдгийг A1 болгох хэрэгтэй шүү. Ингээд Ctrl Shift Enter. За одоо ингээд нэгэ доош нь дахиад татчихъя. За энд бид нэр юу хийх вэ гэхээр энэ дээр яг хэдэн ширхэг компани нэр орсон бэ гэдгийг A1 нүдэндээ тодорхойлно. Энэ зөв count A
A3-аас доошоогоо 200 мөр. Энэ 200 мөр. Энэ бол яг хангалттай хэмжээгээр авчиж байгаа шүү. Нийтдээ 200 энэ юун дээр энэ баган дээр үндсэндээ 200 мэдээлэл орно гэсэн хангалттай их тооруулж байна. Хасдаг нь count blank. Хос мутуудыг хасж байна. Count blank. Танаас бас 200. За ингээд чи юу лээ? Count blank A3-аас энэ чинь A3-аас за энэ юу юм шүү? Зөвхөн томьёотой хэсгээ сонгож авах юм шүү. Зөвхөн томьёотой хэсгээ. Тэгэхээр энд юу авах вэ гэхээр A3-аас доошоогоо A42 мөж. За энийг би F4-оор түгжээ. За энэ мөн ялгаагүй. A3-аас A42 мөж. За ингээд. За үр дүн 27. Өөрөөр хэлбэл энэ A баганд компани 27 компани мэдээлэл байна гэдгийг илэрхийлж байгаа томьёол. Энэ томьёо. Энэ нийтдээ 27 шиг мэдээлэл байна гэдгийг л олж байгаа томьёол. За энийг би динамик мужаар томьёолчих. За ингээд бол яах вэ гэхээр formula name manager new за энийг subject гэж нэрлэжээ. Subject. Into offset A3 дээрээс 0 A1 таслал 1. За энийг бол динамик муж гэж нэрлэдэг юм да. Динамик мужийн томьёол гэдэг. Энэ яадаг вэ гэхээр за энэ бол одоо би энэ дээр дараа энэ нэрэн дээр формула гэснээс name manager ороод subject-ийн reference-үүд дээр ингээд яг мэдээлэл ингээд сонгож харагдаж байгаа зөвхөн идэвхтэй байгаа мэдээлэл. За би одоо зөв хайлтъя. Эндээс ин гэдэг мэдээлэл байхгүй байна. А гэдэг мэдээлэл за маргад хаан дүүрийн ма гэдэг энэ хоёр мэдээлэл орж ирсэн байна. За тэгэхээр name manager руу орлоо subject ингүүд яг зөвхөн энэ хоёр мэдээлэл сонгогдож байна. За тэгвэл би дахиад өөрийг сонгоё. Ин гэдэг энэ давгартай мэдээлэл байна уу? Байхгүй байна. За энийг is гэдэг үгээр хайж үзье. Is гэдэг үгээр is тэнгууд яг Alexius гүд яг орлоо зөвхөн нэгээ сонгож байна. Гэх мэтлэнгээр энд ямар мэдээлэл ямар урттай мэдээлэл орж ирсэн бэ? Энийг сонгодог ийм томьёол гэсэн үг. Энийг бид нэр томьёолтой ашиглана. Динамик муж гэж нэрлэдэг энийг. Энд ямар урттай мэдээлэл орж ирсэн тэр тухайн урттай мужийг сонгох ийм зорилготой ийм томьёол руу. За одоо бид нар энэ дээр давхардл арилгадаг томьёогоо бичиж байна. За тэнцүү count if E7-оос энэ 7-оос E7 энэ муж дотор за энийг би эхний цэгийн төгжиж өгнө F4 таслал subject за энэ муж дотор энэ subject гэсэн утгаар байна уу гэдгийг хайна. Хэрвээ байх юм бол мэдээлэл давхарж яах нэгээд тухайн мэдээлэл алгасаад шинэ мэдээллийг авах зорилготой пункт томьёо өгч чинь гэсэн үг одоо. Таслал тэнцүү за энэ нөхцөлийг хангаж байвал гэсэн томьёол. Энэ нөхцөлийг хангаж байвал subject гэсэн. Одоо энэ чинь өөрөө lookup пунктээр хайж өгч байгаа. Up хайлтын пункт 2-ыг 2 таслал 1 хуваалган count A
Одоо энэ дээр subject. За ингээд Ctrl Shift Enter. Энэ маань ямар алдаад байна чи? За энэ томьёо маань өөрөө ийм байгаа шүү. Нэг энд хаалттай. Тэгээд 0-ийн ардлаар хаалттай. За ингээд. За одоо эндээс нэг би шууд роош нь. За 40 доор татчихъя. За ингээд давхардаагүй мэдээлэл орж ирнэ энэ дээр. За calc sheet-д гарсан энэ мэдээлэлс зөвхөн давхардаагүй мэдээллүүдийг бид нэр хайж болно гэсэн. За энэ би алдааг найрлах зорилгоор энийг яах вэ? If error. Хэрвээ ямар нэг алдаа заавал ийм байна. За одоо ингээд янгууд. За энд би юу гэж байна? Энэ мэдээлэл хоосон байгаа. Тэгэд 26 компани нэр орж ирж байна. 26 гэдэг маань үндсэн мэдээлэл маань өөрөө 27 ийм компани байгаа. Тэгэхээр энэ давхарцсан энэ хурдан чон гэсэн хоёр мэдээллийн нэг нь хасагдаад 26 болж орж байна л гэсэн. За хэрвээ нэг би жишээ болоод энд ийм компани байсан. Electroput гэсэн компаниуд ийм олон удаа давхарцсан бол бидний энэ дашбордын үр дүн яг ийм цөөхөн болж ирж байна. Одоо 19 компани болж байна. Өөрөөр хэлбэл давхарцсан мэдээлэл хасаад энд оруулж ирж байна гэсэн үг. За би нэг буцаач. За одоо би энд яг Эрдэнэ гэсэн утгатай хайлаа. Бидний мэдээлүүд шүгд ороод ирж байна. Эрдэнэ гэсэн. Сүлд Эрдэнэт хүн. За энэ дээр Invest гэсэн компани. Pod Invest. Гэх мэтлэнгээр бид нар дашбордынхаа үндсэн лавлага хайлтын хэсгийг томьёолоод загварчилчлаа. Одоо бид нар яах вэ гэхээр энд нэг гэсэн утга оруулна, энд нэг гэсэн утга оруулна, энд нэг гэсэн утга оруулахад энэ гурван компанид хамаарах мэдээллүүдийг одоо энэ хэсэг дээр шүүгдэж гарч нийлбэрийг олдог байдлаар томьёолуудыг цааш үргэлжлүүлнэ. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөё. Та бүхэн асуух зүйл байвал асуулт хэсэгт асуултаа бичүүлдээгээрэй. За дашборд